Өнөөдөр мөргөлийн ач холбогдол гэсэн агуулгын хүрээнд Бурхны үгсээс судалцгаая. Бид амралтын өдрийн мөргөл, 3 дахь өдрийн мөргөл, баярын мөрглүүдийг тэмдэглэж, байнгын шатаалт тахил болох залбирлыг чургадаг. Энэ бүхнийг Бурханд өргөх мөргөл гэж болно. Тэгвэл бид яагаад мөргөл тэмдэглэх ёстой юм бол? Хүмүүс ерөн сүмд очиж, Магдалины дуу дуулж, Бурхны сургаал сонсоод, залбирал хийхийг л мөргөл тэмдэглэх гэж үздэг. Бурхан бидэнд мөргөлийг өгсөн жинхэнэ зорилгыг Библиэс судалж, мөргөл нь бидний сүнсэнд хичнээн чухал ёслол болохыг, сүнслэг ертөнцид хэр ач холбогдолтой болохыг өнөөдөр Библийн сургаалаас баталж, эдгээрийг эргцүүлэн тунгаацгаая. Дуулал 50 дугаар бүлгийг хамтдаа нээцгээе. Дуулал 50 дугаар бүлгийн 1-р ишлэлийг харцгаая. Хүчит нэг нь Бурхан эзэн айлтаж, нар мандахаас жаргах хүртэл дэлхийг дуудаж байна. Үзэсгэлэнгийн дэд болох Сионоос Бурхан гэрлээ цацруулж байна. Бидний Бурхан ирээд дуугүй байхгүй. Урд нь залгигч гаал, эргэн тойронд нь хүчтэй шуур. Тэрээр ард түмнээ шүүхийн тулд тэнгэр болон газар дэлхийг дээрээс дуудаж, тахилаар дамжуулан надтай гэрээ хийсэн, бишрэлтнүүдийг минь над руу цуглуул гэдэг. Энд гарч байгаа тахил гэдэг үг нь мөргөл гэсэн утгатай. Хуучин гэрээнд тахил гэдэг үгийг ихэвчлэн ашигладаг бол шинэ гэрээнд мөргөл гэдэг үгийг ашигладаг. Хоёулаа ижил утгатай. Ийхүү Бурхан Дуулал 50 дугаар бүлэгт мөргөлөөр дамжуулан надтай гэрээ хийсэн хүмүүсийг бүгдийг нь над руу цуглуул гэсэн байна. Тэгвэл мөргөл гэх чинь яагаад зайлшгүй шаардлагатай вэ? Анх яагаад ихэлсэн юм бол? Үүнийг хүн төрөлхтөнд хэлбэрхэн ойлгуулахын тулд Бурхан эдийн цэцэрлэгийн түүхээр тайлбарладаг. Адам Ева хоёр сайн муугийн жимснээс идэж нүгэл үйлдэхээс өмнө бол мөргөл тэмдэглэх шаардлага байгаагүй. Гэвч тэд сайн муугийн жимснээс идэж гим нүгэл үйлдсэний дараа Бурхан Адам Евагийн хүүгүүд болох Абель Каин нараар дамжуулан эдийн бүх яруу алдрыг сэргээх замыг зааж өгч харуулсан байдаг. Тэр цагаас хойш Абелийн тахил ба Каины тахил гэсэн үг хэллэг Библиэд гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, тэдний алдсан эдийн цэцэрлэгийн бүх яруу алдрыг сэргээхийн тулд Бурхан мөргөл гих тогтолцоог бий болгосон. Үнэн дээр бид тэнгэрт нүгэл үйлдэж, газар дэлхий рүү хаягдсан нүгэлт сүнснүүд шүү дээ. Тэр нүглээ уучлуулж, Бурхантай уулзах нэгүслийн цаг, ивэлийн газар болгож, мөргөл гэдэг тогтолцоог Бурхан бий болгосон. Тийм ч учраас мөргөлийн өдөр, мөргөлийн цагт мөргөлд оролцох нь бидний итгэлийн амьдралд нэн чухал. Эдгээр нь хайнг хандах ёсгүй, маш чухал хүчин зүйлс. Тэнгэрийн нүгэлтнүүд Бурханаас нүглийн уучлал авах утга учир мөргөлд агуулгаддаг учраас тэр юм. Түнчлэн мөргөл нь бидний нүглийг цагаатгсан нэгүүлсэлд талархах утгыг ч агуулдаг. Ийм учраас анхны сүмийн бүх иш үзүүлэгчид элч нар мөргөлд хайнг хандаж явж болохгүй гэж итгэгчдэд сануулж зөвлөдөг байсан. Еврей 10 дугаар бүлгийг нээцгээе.
Еврей 10 дугаар бүлгийн 22 дугаар ишлэлээс хамтдаа уншъя. Хилэнцэд мус чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалгана. Итгэлийн дүүрэн баталгаатай. Үнэн зүрхээр ойртон очицгоё. Найдвараа хүлээн зөвшөөрснөө гуйвалгүй. Бат баримталцгаая. Учир нь амлагч нь итгэмжид билээ. Хайр болон сайн үйлсийг бадраахын төлөө нэг нэгнээ анхаарч, хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл дагаж, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусмаа бие биенээ улам илүү зоригжуулъя. Хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүс гэснийг амархнаар хэлбэл, мөргөлд сайн оролцохгүй байхыг зуршил болгосон хүмүүсийг бүү даг гэсэн үг. Харин Бурхны яруу алдрын нөгөө өдөр ойртож буйг харах тусмаа цуглахыг улам бүр хичээцгээе гэсэн утгыг Еврей 10 дугаар бүлгийн 25 дугаар ишлэлээр бидэнд сануулж байна. Тиймээс мөргөл нь маш чухал утга агуулдаг. 26 дугаар ишлэлээс үргэлжлүүлэн уншъя. Учир нь бид үнний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа зоргоороо нүгэл үйлцээр байвал нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй. Нүглээ уучлуулах мөргөл цаашид үлдэхгүй гэсэн байна. Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх л үлдэнэ. Еврей 10 дугаар бүлэгт мөргөл цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүс шиг бүү бай. Харин ч Христийн яруу алдарт өдөр ойртох тусам бүр ч идэвхтэй цуглаж, Бурханд мөргөл тэмдэглэдэг Бурхны хүүхдүүд болоорой гэсэн Библийн анхааруулга, сургаалыг бид харлаа. Тэгвэл мөргөл бидэнд зайлшгүй шаардлагатай болсон шалтгааны талаар Исая иш үзүүлэгч бидэнд сургасныг харъя. Исая 59-р бүлгийг нээцгээе. Исая 59-р бүлгийн 1-р ишлэл. Үзэгтэн эзний мотор аварч чадхааргүй богино бишээ. Сонор нь сонсож чадхааргүй дүлий бишээ. Харин хилэнд чинь та нарыг Бурханаас хагцуулан, нүглүүд чинь түүний нүрийг та нараас далталжээ. Тиймээс тэр сонсдоггүй. Учир нь гар чинь цусаар, хуруу чинь хилэнцээр бузарлагдан, уруул чинь худал ярьж, хил чинь хилэнцэд зүйлийг өгүүлжээ. Нүглүүд чинь та нарыг Бурханаас яасан гэж байна. Бидний нүгэл биднийг Бурханаас салгаж тусгаарсан гэсэн байна. Бурхан болон бидний харилцаа нүглээс болоод тасарч холдсон. Тэгвэл тэр холдсон зайг Бурхан ямар арга замаар ойртуулахаар болголоо. Бурхан мөргөлөөр дамжуулан тасарсан харилцааг холбоно. Тиймээс мөргөлийн цагаар Бурхан бидэнтэй хамт байж, бидэнтэй уулздаг. Бидний өнгөрсөн хугацаанд үйлдсэн бүх нүглийг хэлтрүүлэх цаг бол мөргөл гэж Библи бидэнд заадаг. Адам Ева хоёр сайн муугийн жимснээс идэж нүгэл үйлсний дараа Бурхан Абель Каин хоёрт тахил өргөхийг тушаажээ. Эхлэл 4-р бүлэг рүү очие. Эхлэл 4-р бүлгийн 1-р ишлэлийг харцгаая. Адам Еватайгаа унтаж, эхнэр нь жирэмслэн Каиныг түрүүлээд, эзний өрөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлв. Дахиад тэрээр Каины дүү Абелийг түрүүлжээ. Тэгээд Абель мал маллаж, Каин газар идэлэх болов. Хожим нь Каин газраас авсан үр жимснээсээ эзэнд өргөл болгон барьжээ. Абель бас хонин сүргийнхээ анхны түл болон түүнийхээ уух тосноос өргөжээ. Эзэн Абелийг болон түүний өргөлийг ойшоон хүлээж авсан боловч Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан уруу царайлав. Абелийн тахил ба Каины тахилын талаар Эхлэл 4-р бүлэгт анх удаа гарч байна.
Энэ үйл явдлыг Еврей 11-р бүлэгт Еврей номыг бичигч хэрхэн дүрсэлсэнийг харцгаая. Еврей 11-р бүлгийг нээгээрэй. 11-р бүлгийн 4-р ишлэл. Итгэлээр Абель Кайныхаас ямар тахил өргөж өв? Үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвхт гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Тэр өгсөн боловч итгэлээр ярьсаар байна. Энд Абель Кайныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөсөн гэж бичсэн байна. Кайны өргөсөн тахил нь ургац байсан. Тэрээр Бурханд үр жимс, үр тариагаар тахил өргөсөн. Абель хонин сүргийнхээ ууган төлийг Бурханд тахил болгон өргөв. Энэ хоёр тахилын утга учир юу вэ? Кайнч тэр, Абельч тэр чин сэтгэлээ шингээж тахил өргөсөн. Гэтэл Бурхан Абелийн тахилыг хүлээн авч Кайны тахилыг ойшоосонгүй. Кайныхыг хүлээж аваагүй гэсэн байна. Ямар ялгаа байсан бэ? Абелийн тахил нь цус урсгасан тахил байв. Бидний гим нүгэл бүрэн уучлагдахын тулд хожим загалмай дээр Христийн золиос байх ёстой гэдгийг Бурхан хэдийн Абель Кайны үеэс зааж Бурханы хүсдэг тахил ба Бурханы хүсдэггүй тахил гэж хоёр хуваасан байна. Чин сэтгэлийн хувьд ярил Кайн илүү их хүчин чармайлт гаргасан. Үр цацаж, өдөр шөнөгүй арчилж тордож, цаг тухайд нь усалж үр тариагаа сайн ургуулсан. Тэгтлээ сэтгэл гаргасан Кайны тахилыг Бурхан ойшоогоогүй. Харин цус урсгаж тахил өргөсөн. Абелийн хонин сүргийн анхны төлийг тэр тахилыг нь Бурхан хүлээн авсан. Тэдний тахил өөр байсан нь асуудал биш байв. Тэд хоёулаа сэтгэл оюунаа зориулсан боловч Бурханы хүссэн зүйл бол нүглийн уучлал гих юм шингэсэн тахил нь Бурханы хүссэн тахил байсан. Бид үүнийг Абель Кайн хоёрын тахилаас баталж болно. Энэ нь эцсийн дүндээ Христ цусаа урсгаснаар бидний болон Бурханы харилцааг ойртуулж холбох агуулгатай байсан. Үүнийг Ефес 2-р бүлгээс баталцгаая. Ефес 2-р бүлгийн 13-р ишлэлээс харцгаая. Харин нэгэнтээ ас хол байсан та нар идүүгээ. Христ Есүс дотор юугаар уу? Христийн цусаар ойр болов. Хургаар зүрлэгдсэн Христийн цусаар яв гэж байна. Ойр болов гэжээ. Энэ нь Христийн золиосын ачаар боломжтой болсон. Бурхан Абелийн тахилыг үлэмж дээр тахил гэж үзэн хүлээн авсан шалтгааны нэг нь хургаар зүрлэгдсэн Христ загалмай дээрх золиосоороо хүн төрөлхтний бүх нүглийг уучилж Бурхан болон бидний харилцааг ойртуулж холбох явдал юм. Ефес 2-р бүлгийн 13-р ишлэлд бичснээр нэгэнтээ ас хол байсан та нар идүүгээ. Христ Есүс дотор Христийн цусаар Бурхан болон бидний харилцаа ямар болсон гэлээ? Ойртож, холбогдсон гэж бичсэн байна. 13-р ишлэлээс харъя. Харин нэгэнтээ ас хол байсан та нар идүүгээ. Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов. Тэр бидний амар тайван мөн. Тэрээр махбодороо хоёр хэсгийг нэг болгож бидний дундах дайсагнал болох хуваагдлын ханыг нураасан юм. Мөн зарлиг доторх тушаалуудын хуулийг хүчингүй болгож хоёр байсныг өөрийн дотор нэг шинэ хүн болгоно. Амар тайвныг тогтоогоод аль алийг нь нэг бие дотор загалмайгаар Бурхантай яасан бэ? Эвлэрүүлснээр дайсагналыг хөнөөв.
Тэр ирж алс хол байсан та нарт амар тайвныг болон ойр байгстад ч амар тайвныг тунхагласан юм. Тиймээс аль аль нь нэг сүнсэнд Христээр дамжин эцэг ууд очих замтай болжээ. Тийм бол та нар цаашид гадныхан болон ирмэл хүн бус харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурхны гэр бүлийнх юм. Бурхны гэр бүлийнх гэсэн нь энгийнээр хэлбэл Бурхны ам бүл гэсэн үг. Та нар элч нар болон иш үзүүлэгчдийн суурин дээр босгодож байгаа бөгөөд Христ Есүс өөрөө булангийн чулуун ажээ. Ефес 2 дугаар бүлэгт гарсан үгнээс өмнө нь бид нүгэл хилэнцээсээ болоод Бурханаас салж Бурхантай ойр байх аргагүй байсан гэдгийг ойлгож болохоор байна. Гэсэн ч одоо Христийн цусаар Бурхан болон бидний харилцаа ойр болсон. Иймээс бид цаашид гадныхан биш, зочинч биш, харь хүмүүсч биш, харин Бурханы гэр бүл болсон гэж Библиэд хэлж байна. Бурханы гэр бүл гэдэг нь энгийнээр хэлбэл бид Бурханы ам бүл болсон гэсэн үг. Тиймдээ бид Бурханыг эцэг их гэж дуудаж, итгэл дотор байгаа Сионы ах эгч дүү нараа ах дүү эгч дүү гэж дуудах байр сууринд Бурхан биднийг тавьсан. Энэ бүхнийг Бурхан юугаар гүйцэлдүүлсэн бэ? Мөргөл гих гэрээгээр дамжуулан Бурхан эдгээрийг гүйцэлдүүлсэн. Зарим гэр бүл тахил болон мөргөл гэдэг үгний талаар асуудаг. Зарим агуулгыг, утгыг нь сайн ойлгохгүй байж магадгүй тул гэтэл 12 дугаар бүлгийн 23 дугаар ишлэлийг хамтдаа харъя. Гэтэл 12 дугаар бүлгийн 23 дугаар ишлэл. Эзэн Египтчүүдийг цохоор өнгөрөх болно. Тодог ба 2 хатвчин дахь цусыг хараад эзэн өгүүдийг алгасаж та нарыг цохоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй. Та нар энэ үйл явдлыг өөртөө болон үр хүүхдүүддээ юу болгох ёстой вэ? Зарлиг болгон үрд тэмдэглэ. Эзэн айлцсан ёсоороо та нарт өгөх тэр газар руу орох үедээ та нар энэ эслийг тэмдэглэ. Хүүхдүүд чинь энэ яслал ямар учиртай юм бэ гэж хэлэх үед та нар энэ нь эзний юу гэсэн бэ? Алгаслын тахил юм. Учир нь тэрээр Египтэд байгаа Израилийн хүүгүүдийн гэрийг алгасаж Египтчүүдийг цохон харин бидний гэр орныг аварсан гэж хэл химээсэнд ард түмэн дор бүхий мөргөв. Бид жил бүр алгасал баярын мөргөл тэмдэглэдэг. Алгасал баярын мөргөлийг Гитлэл номд юу гэж хэлсэн бэ? Алгасал баярын тахил гэсэн байна. Тийм ч учраас Есүсийг алгасал баярын хураг гэж нэрлэдэг биш үү? 3500 жилийн өмнө Египт нутагтч Бурхан алгасал баярын хурганы цус байгаа айл дээр алгасал баярын тахилыг өргөсөн айлууд дээр гамшиг буулгаагүй. Нөгөөтэйгүр Египтийн бүх нутгаар гамшиг бууж, хүмүүсийн хувьд бүх ууган хүүхэд өгч, мал амьтны бүх ууган түл өгсөн. 3500 орчим жилийн өмнө болсон энэ аимшигт үйл явдлын талаар Библиэд тэмдэглэсэн байдаг. Эдгээр бүх мөргөлийн тухайд Бурхан тахилаар надтай гэрээ хийсэн хүмүүсийг над руу цуглуул гэж айлтсан. Бурхан гэтлэл 12 дугаар бүлэгт алгасал баярыг мөргөл гээд алгасал баярын тахил гэж бас дурдсан. Тийм учраас Абель үлэмж дээр тахилыг Бурханд өргөснөөр тэр мөргөлийг нь Бурхан хүлээн авч хүлээн зөвшөөрсөн гэсэн. Абелийн тахил нь цус урсгасан тахил, Каины тахил нь цус урсгаагүй тахил байсан юм. Зүгээр л ургацаасаа авч Бурханд өргөсөн тахил байсан тул Бурхан Каины тахилаас Абелийн тахилыг дээр гэж үзсэн.
Ирээдүйд хүн төрөлхтний бүх нүглийг уучлах маш чухал хүсэл цус урсгах тахилд агуулгадж байсан учраас Бурхан Абелийн тахилыг хүлээн авч Каины тахилаас татгалзсан. Бурхан Кайнд үш сансан юм бол мэдээж байгаагүй. Нэг нь цус урсгасан тахил өргөж, нөгөө нь цус урсгаагүй тахил өргөсөн. Бурхан цус урсгаж өргөсөн тахилыг сонгосноор хүн төрөлхтний нүглийн төлөө юу хийхээ урьдчилан харуулсан юм. Тийм учраас Абелийн тахилыг Кайныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөлөө гэж Еврей номд бичсэн байдаг. Дүгнэж хэлэхэд Иесус Христ алхасал баярын хураг болж энэ дэлхийд ирээд золиос болсноор Бурханаас холдсон байсан бидний харилцааг яана гэсэн үг вэ? Тэр загалмай дээр цусаа урсгаж амьсгал хурааснаар Бурхан болон бидний харилцааг яасан бilээ? Хооронд нь холбож ойр болгосон. Иймээс урд өмнө гадныхан харь хүмүүс байсан бид одоо Бурханы гэр бүл, Бурханы ам бүл болсон гэж Библи бидэнд зааж байна. Ийм учраас бидний хувьд мөргөл дэндүү чухал. Тиймээс Бурхан мөргөл цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүс шиг бүү бай гэж анхааруулдаг. Та нар үргэлж Бурханы өмнө мөргөл тэмдэглэж, бүгд аврагдаж, нүглээ уучлуулад, мөнхийн Тэнгэрийн их нутагтаа эргэж ирэх ёстой шүү гэж Бурхан сануулдаг байхаа. Алхасал баярын золиосын тахил болсон Христийн талаар Библиэс баттган харцгаая. 1-р Коринт 5-р бүлгийн 7-р ишлэлийг уншъя. Тавдугаар бүлгийн 7-р ишлэл. Та нар эсэгдээгүй юм шиг шин зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг цэвэрлэ. Учир нь алхасал баярын хураг маань болох хэн гэж байна? Христ ч нядлуулсан. 8-р ишлэл. Иймд бид баяраа тэмдэглэе. Энд гарч байгаа баяр нь алхасал баярыг хэлдэг. Иймээс алхасал баярын хурганы тахилаар дүрслэгдсэн Христийн золиос нь эцэстээ алхасал баярын мөргөлийг, алхасал баярыг бүр ч ач холбогдолтой болгосон. Хэрв энэ золиос байгаагүй бол бид Бурхантай ойр харилцаж чадах байсан уу? Тэнгэрт үйлдсэн нүглийнхээ улмаас бид үр тусгаарлагдах тавилантай байсан ч Христийн загалмай дээрх золиосоор холчхоод байсан Бурхантай харилцах бидний харилцаа улам ойртсон. Өмнө нь бид харийнхан, гадныхан байсан. Өмнө нь биднийг зочин гэж үздэг байсан бол одоо бид Бурхан дотор юу болсон бэ? Бид Бурханы гэр бүлийн гишүүд, өөрөөр хэлбэл Бурханы ам бүл болсон. Тиймээс одооноос бид Бурханыг эцэг гэж дуудаж чадхаар болсон. Тэнгэр дэх бидний ааваа таны алдар ариунаар дуурсдаг. Илүү энгийнээр хэлбэл бид Есүсийн заасан эзний залбирлын гол дүр болж чадсан. Энэ залбирлыг хийх эрхтэй болсон гэсэн үг. Гэсэн ч бид өмнө нь ямар байлаа? Нүглээр толбодсон байх үедээ бол гадныхан, зочин, харь хүн байсан. Гэвч Христийн цусаар бид Бурханд илүү ойр болсон. Бид одоо харь хүн биш, зочинч биш, харин Бурханы гэр бүлийн гишүүд болсон. Үүгээр Христийн золиосыг санан дурсах мөргөл, золиосыг санан дурсах тахил нь бидний хувьд хичнээн чухал болохыг дахин баталж болохоор байна. Тийм үү? Энэхүү мөргөл нь Бурхан болон бидний харилцааг үр хүүхэд, эцэг эхийн харилцаатай болгон өөрчилдөг юм шүү дээ. Тиймдээ л мөргөл цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүс шиг та нар тийм байж огт болохгүй гэсэн. Энэ нь мөргөлд яаж хандах ёстой гэсэн үг вэ?
Бид мөргөлийг чухалчилж Бурханд хүндэтгэл үзүүлдэг хүүхдүүд болох ёстой гэсэн үг юм. Тийхүү мөргөлөөр гэрээ хийсэн хүмүүсийг Бурхан яана гэлээ. Цуглуулна гэж бичсэн байдаг. Гэтэл 25 дугаар бүлгээс дахиад нэг ишлэл харцгаая. Гэтэл 25 дугаар бүлгийн 20 дугаар ишлэл. Херобот далавчаа дээгүүр дэлгэж, эвлэрүүлгийн тагийг далавчаараа бүрхсэн байна. Тэд уудөөсөө харсан байхаагаад Хероботын нүүр нь эвлэрүүлгийн таг уруу харсан байна. Эвлэрүүлгийн тагийг чи авдран дээр тавьж, миний чамд өгөх гэрчлэлийг авдар дотор хий. Тэнд би чамтай яан гэсэн байна. Уулзсан. Энэ ямар газрыг хэлж байна вэ? Ариун газар ба ариунаас ариун газрын тухай тайлбарлаж байна. Ариун газрын тухайд урд талд нь ариун газар, ард талд нь ариунаас ариун газар байдаг. Хероботыг хаана байрлуулсан бэ? Херобот ариунаас ариун газарт гэрээний авдар дээр байрладаг. Тэнд Бурхан яана гэлээ. Бидэнтэй уулзна гэж амласан. Бурханаас холдсон байсан бид Бурхантай уулзах боломжтой өдөр хизээ билээ. Эвлэрүүлгийн өдөр. Эвлэрүүлгийн өдөр тэргүүн тахилж, жилд нэг удаа ариунаас ариун газарт орж болох зам Бурхан нээж, тэнд би чамтай уулзсан гэж айлтсан. Иймээс тахил байхгүй бол, өөрөөр хэлбэл мөргөл байхгүй бол, Бурхан ба хүн төрлөختний хооронд ямар нэгэн харилцаа холбоо байх нь уу? Огт байхгүй. Мөргөл байгаа болохоор л мөргөлөөр дамжуулан нүглээсээ болж холдсон биднийг Бурхан дуудаж, өөртөө ойртуулдаг. Христийн золиосоор, өөрийнхөө цусаар Бурханы гэр бүлийн гишүүн болох эрхийг бидэнд олгосон. Тиймээс л бид мөргөлд ханг хандаж явж болохгүй. Амралтын өдрийн мөргөлч бай, 3 дахь өдрийн мөргөлч бай, баярын мөргөлч бай ялгаагүй. Бурхан мөргөл болгоноор бид бүхний дуу хоолойнд чих тавьдаг. Бурхан энэ мөргөлөөр л бидний бүх хүслийг сонсдог. Хэдийгээр бид тогтмол мөргөл тэмдэглэдэгч, мөргөл тэмдэглэж байгаа учир шалтгаанаа мэдэхгүй, ямар ч бэлтгэлгүйгээр сахих ёсгүй. Шалтгааныг нь мэдээд сахих ёстой. Ойлгож мэдээд мөргөл тэмдэглэхийн тулд бид Бурхан бидэнтэй гэрээ хийж, бидэнтэй уулзах мөргөлийн өдөр нь бям гаргуу, ням гаргуу, эсвэл Бурханы тогтоосон баяр нь Христмасуу алгасал баяр уу гэдгийг зөв мэдээд Бурханы хүсдэг Абелийн тахил шиг үнэн мөргөл тэмдэглэх ёстой биз дээ. Өнөө үед дэлхий дээр маш олон хүн ням гаргийн мөргөл тэмдэглэдэг. Гэвч тэр нь Бурханы таалалд нийцсэн Абелийн тахил шиг тахил мөн үү? Амралтын өдрийн мөргөл нь Абелийн тахилтай дүйх мөргөл мөн үү? Бид үүнийг зөв мэдэж Бурханы гэрээний дагуу мөргөл тэмдэглэх ёстой юм. Өнөөдөр бид Бурхантай гэрээ хийсэн амралтын өдрийн мөргөлийг сахиж байна. Бид бас алгасал баярын мөргөл тэмдэглэдэг. Мөн 3 удаагийн 7 баярын мөргөлийг ч тэмдэглэдэг. Өнөөдөр та бүхний толгойдоо зүүж байгаа алчуурч мөн Библиэд Бурханы тогтоосон зарлагын дагуух зөв мөргөл тэмдэглэх арга юм. Үүний дагуу үйлдэхгүй бол Бурханы гудаан доромжилсан үйлдэл болно гэж Библиэд хатуу анхааруулсан байдаг тул эмэгтэйчүүд мөргөлийн үеэр алчуур зүүдэг. Энэ бол Бурханы сүмдэх мөргөлийн зарлаг. Энэ нь Илч нарын үеэс л мөрдөгдөж ирсэн мөргөлийн зарлаг шүү дээ. Бид одоо мөрдөж байгаа мөргөлийн зарлагуудаараа илүү их бахархаж, жинхэнэ мөргөлийг Бурханд өргөөд, улмаар төрөлдөж буруу замаар явж буй дэлхийн бүх сүмүүдэд зөв сургаалыг дамжуулдаг Тэнгэрийн ард түмэн болоорой гэж захие. Өнөөдрийн сургаалаа дуусгая. Баярлалаа.